За сайн байна уу. За таны өдрийн мэнд хүргэе. За манай машины сүүлийн үед энэ Nissan X-Trail T32 буюу хибрид бол бензин загвар. За мөн энэ орон нутгийн хэрэглэгчтэй энэ хожины энэ RX буюу GYL 10 15 хоёр дээр энэ төлхөө их сурчлага контент маркер явуулж үүний хувьд бол маш боломжтой өнөр захиалга хийж байгаа. За энэ тал дээр манай хэрэглэгчд маань ер нь машинуудын давуу тал сул талуудыг нэг ихсэн мэдхийг хүсэж байна. За тэгээд асуултуудаас маа чатер ирсэн асуултуудын дагуу за танаас X-Trail дээр эхэлжээ. За X-Trail маань энэ өмнөх загвар буюу T30 31 загвараас давуу тал бол сул тал нь юу вэ? Одоо манай харьцангуй 16 17 оны загваруудын захиалгаар авчирж өгч байгаа. Ер нь T32 загвар юм. Тэгээд энэ загвар маань өмнөх загваруудаас ер нь давуу сул тал нэг таа. Алтгааны тайлбарлаад өгч. Өмнөх загвар нь болохоор T31 загвар нь болохоор одоо жоохон дөрвөлжиндүү загвартай. Тий. Одоо нөө бидний мэддгээр бол одоо үүнээр айгүй хүндэг байсан шүү дээ. Тий. Орон нутгаар их явдаг болсон. Одоо тэгээд сүүлийн загвар нь болохоор арай гоё орчин бөмбөр загварт аэродинамикийг илүү шийдэж өгсөн. Одоо бензин зарцуулалт нь өмнөх загварынхаа бол 10-аас 15% багасгаж өгсөн тийм сайжруулсан загвар байгаа. Өмнөх загварын X-Trail-ууд дээр болохоор нэг хүмүүс X-Trail гэхээр л жоохон тааруухан тоологч нь явчаад идэг, катушк нь явчаад гинж минжний асуудлаас болоод энэ дунтраад идэг. Тэгээ хороп нь жоохон тааруухан орилоод цохоод идэг мэдэг гэд яг өмнөх загварууд дээр бол тиймэрхүү юм байсан. Одоо энэ 32 загвар дээр болохоор сайжруулалт хийгдээд одоо тоологч эднэр энэ бүгдийг сайжруулад хороптон дээр болохоор одоо өмнөх загварын CVT хоропыг болохоор Xtronic загварын CVT хоропоор сайжруулж өгсөн байгаа. Тэр нь одоо өмнөх загвар дээр болохоор хоропны төсөнд NS2 гэдэг маркийн тос ордог гэсэн бол одоо сүүлийн загвар дээр NS3 гэдэг маркийн тос орж байгаа. Энэ хоёр тосны юун дээр ялгаа нь юу вэ гэхээр NS2 нь болохоор одоо арай халт бага даадаг. NS3 нь болохоор өндөр халт даралт даадаг. Одоо тэнгууд хоропны ажиллагааг одоо эрс сайжруулж өгсөн. Хоропноос T32 загварх нь болохоор хөргөлтийн системтэй болж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо хоропны одоо хөргөл сайжирснаар хоропны найдвартай ажиллагаа илүү урт удаан хугацаанд ажиллаж өгдөг тийм болсон байна. Тиймэрхүү ялгаатай. За хоропны тосыг ер нь хэдэн мянган километр тутам солиулж өгөөрэй. Хоропны тос ерөнхийдөө 20-40 мянган тутам солиулж өгөөрэй. Үйлчлэгийг нь дор нь хийгээ явж байхад бол нэг хороп ивдэрнэ гэж нэг яагаад шаардлага байхгүй. Зовны тос. Тэгээ бас манайхан өөр бас машинаас нэг хүчлэхгүй байна хэрэгтэй тийм ээ. Ялгуулах нэг юм чирэхгүй. Юм чиргээ одоо хүчилж хаазлах одоо нэг зохистой хэрэглээ гэдэг шүү дээ. Тиймэр яхан бол заавал тэгж хайхтар эвдрэх тийм бол байхгүй. Ер нь бол ингээр хэлэнд бол ямар ч тийм эвдрэл гараад байгаа. Сая 6 сарын 1-ээс хотын даргын шийдвэртэй холбоотойгоор дугаар авах боломжгүй болчихлоо л да. Одоо энэ хуучин 2009-оос 14 оны хооронд үйлдвэрлэгдсэн. RX 450. Манайхан их сайн мэддэг төлхөө ундаг байсан. За орон нутгаар бол одоо болж байгаа. Одоо орон нутгад бол болж байгаа. Орон нутгийн хэрэглэс маань болж байгаа. За тэгээд үний өвдөж бол хуучин бол ер нь 60-аас 80 сая хооронд зарагддаг машинууд шүү дээ. Саяхан одоо хагас жилийн өмнөх тийм оволцсон шүү дээ. Тий. Тэгээд сая сүүлийн дуудлах худалдаагаар 8-9 сарын дуудлах худалдаагаар бол дуудлах худалдаан дээр хуучин унсан түүхүүд нь бол маш боломжтой өнөр унсан байна л да. Тэгээд бид тэрний дагуу орон нутгийн хэрэглэгчид дугаар авах боломжтойгоор үний нэг юмнууд гаргасан. Болж байна. Манай пэйж дээр бол нэлээд хямдхан өнөр байгаа. Ер нь бол нэг 41 саяас 59 саяын хооронд захиалгаар оноос хамаарат. За тэгээд урдаа болон 4 дахь хүртэлчтэй загвар дээр захиалгаар боломжтой байгаа. За та манай RX дээр бас нэг зөвлөөж мотор, хоропны тал дээр юм яг ямар хөө машин бэ? Ер нь бол манайхан зүйл бүгд мэднэ ер нь бол. RX ч одоо хотоор л дүүрэн биш үү? Одоо шалгарчаад энэ да. Одоо хамгийн дээдлэг хунж байгаа нөх юм бол эзэгтэй нар маань их хунж байна. Өсгөчүүд маань их хунж байна. Төлхөө хэрглэж байгаа. Одоо нөө нэрүүдээ их авч өгдөө шүү дээ RX-аач. Тэнгүүд хөдөө орон нутг дээр RX-ыг одоо сонгох шалтгаан юм бол одоо жижиг тэрийг авъя гэхээр доогоороо шүргэж ягаад намдаад болохгүй тий. Том тэрийг авъя гэхээр арай ид шуус нэгтгэгээд яг дундуур нь одоо харьяар гэхээр бас жоохон хууччих гад байдаг. Тэнгүүт бас RX бол яг гой боломжийн сонголт гэж харагдаад байгаа. Тэгээ хүч чадлын хувьд ч гэсэн хүчтэй бол хүчтэй. Тэгээ хибрид болохоор бензин зарцуулалт бага хэдэн.
Тэгээ шавар шаханд асуудалгүй явчихна. Доогоороо туулах эднэр нь гайгүй болсон. Тэр кроссроор болохоор яг л тийм сонголт, сайн сонголт л гэж үзэж байна. За та бол нэг давуу тал сул талууд хүн анхаарах хэрэгтэй юмнууд энэ. Тосоо хидэж яваа. Анхаарах хэрэгтэй зүгээр мэдээж одоо техник үйлчлэгээ тосмаас л агаар шүүгч одоо техник үйлчлэгийг л сайн цаг тухайд нь солиодох бол эвдрэл бол ер нь гарахгүй дээ. Яг хөвчилж бариад яах юм бол нөө хөвчилсэн хүмүүс яг хороо бидний мотороо жоох эвгүй гинтэй тэр ерөөсөө нөө буруу хэрэглэнээс болоод л яхаас зүгээр энгийн хэрэглэлийн дундхад бол яах ч яг RX дээр нөө хөдөө орон нутгийн хүмүүс над дээр одоо болох байсан гэхээр арын хаалганы автомат юуг нь жоох эвдчихлээ нөө үхрээ ачаад гээд намахаа ачаад батруу оруулж ирдэг байхгүй. Тэгвэл RX-ийн нөгөөдгөө ачаад нөгөө хайх болохоор надад алга үжээр хазаж арын чожиг гинтэйчлээ ярьчлаа гэд би тэрхүү хөжилтөнүүд бас гарч байна. Манай хямдхан байгаас тийм гадуур хүмүүсээс нэлийн заримнаас үнэмшихгүй байх талтай л. Харин тийм гэдэг шүү дээ. Гадуурхаас бас нилээ хэдэн сая зөрүүтэй байна. Тэгээ би нөгөө дээх үед ч одоо миний үед юм ааш. Дээх үед ч нөгөө жоохон гимтэлтэй нөгөө хаалга гүбэрний гимтэлтэй машинууд ч оруулж ирээд нөгөө энд нь оруулж ирээд засангууд нэг цаанаас хямдхан аваад тэгээ арай хямдхан зардаг ч юм уу нэг тийм юм байдгаас танах арай тийм биш үстэй. Биш. Энэ зудлах болон дээр тийм мөргөлдсөн машинууд байдаг мэдээж ямар ч нэг үнэлгээ байхгүй харт хамгаалт оруулж тийм машин бол авч өгөхгүй бидний манай тал уусаа харуулж байгаа цуг сонголт тийм анаас нөгөө дуудлах хөдөлтөнд үнэлгээн дээр аягуулсан тохирно л да. Тэр 3.5-аас 4 үнэлгээтэй машин бол ерөөдөө авч өгдөг. За хүмүүсээр бас тохиролцож байгаа 10 үнэлгээтэй машин авч өгч болно. 10 үнэлгээ бол зориултын юмараа солилцол гэсэн үг. Адилхан хаалга мөргөлдсөн бол хаалгын солилцсон. Манайх тэгээд J-Oil 15 буюу RX 450 загварыг 4 дугуйлагч загварыг оноос нь хамааруулаад 2009-с 14 оныхыг 41 саяас 58 сая хооронд 41-ээс 58 сая хооронд оноос өсөд явчихж байгаа. Тэгэхээр одооны зах зээлээс нэг ойролцоогоор 5-7 саяар хямдах юм шүү дээ. Тэгээд яг нь улиралдээ бас машинуудын бас үн бас гайгүй. Сая RX дээр бид юу хийдэг нь бол нэг 8-9 сард бол RX-ийн үн бол ер нь дуудлагуудаар бол нэлээд боломжийн унсан түүхүүдтэй байсан. Ер нь бол улиралдээ авгшингийн юунууд бол үн нумдаг. Жишээлбэл өвөл байх юм бол Paradо-ны үн бол нэлээд харьцангуйс бууралттай л байдаг. Тэгэл манайх үед үеийнх нь юунд улиралтанд тааруулсан үнийн саналуудаа ингээд манай пэйжийг өөрчлөж явчихдаг байгаа. Одоо жишээлбэл наадмын ууртал хүмүүсийн хөдөө гадаа явна 100 жил, 80 жил, 60 жил гэл хүмүүс хөдөө гадаа явна гэдэг айгүй их машин худалдаж авах эрэлт өгсдөг. Яг тэр үед машин эрэлт өгсөнгүүд машин үн дагаад нэмэгдчихсэн шүү дээ. Тэгвэл одоо яг энэ дуудлага худалдаагаар худалдаж авахад аль хугацаанд нь одоо жилийн аль улиралд нь авал одоо илүү боломжтой үнээр авах. Тийм. Манайх наадмын урд өдөр ингээд авах хамгийн дуртай машин мэдээж Prado 150 байдаг тий. Тэр үед бол үнэн нь бол шаггүй үнэтэй болсон байгаад. За ийм нутгийн 100 жил бол Prado сонирхож байгаа усуд бол өвөл ер нь 1 сараас 3 сарын хооронд захиаллал бол ер нь нэлээд боломж үнээр авчдаг. Тэгэхээр та бүх өвөл захиалга өгтөл энэ Prado гэсэл юу энэ 7 сарын март авсан үнээс бол харьц хамаагүй бага үнээр жоох боломжийн үнээр баг 10-аас 20 сая бол хэмжих үнээр аав ш. Тэгвэл манайхан цагийн тулгаж машин. Цагийн тулгахаар дандаа үнэтэй авчихдаг байхгүй. Яалтчгүй одоо тулаад ямар явган явуултаа шигэд авчлаа тийм байх үр зэл тавиал тэгэл авчдаг. Манайхан улирлаар нүуний саналаа ингээд өөрчлөлт үн боломжийн болсон машинуудыг өөрчлөлт явуулдаг байгаа. Та бүхэн пэйжээ сайн дагаарай. За тэгмүн дараагийн дугаарт та бүхэн ямар машин талаар асуулт зөвлөгөө авах талаар комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.